мөрөөдлийн нэвтрүүлгийн шинэ дугаар Угтаал цайдан сумаас үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. За Угтаал цайдан сумыг зорьсон учир гэвэл үнэхээр онцгой юм аа. За бид энд нэгэн охины хүсэл мөрөөдлийг бид биелүүлэх болно. Сайн уу? Сайн уу? Хичээлэнд харч уу? Шалгалттай байсан юм уу сая? Гүү хичээлдээ зүгээр математик шалгалттай. За. Танилцсанаа. За намайг Жавзан Талам гэдэг Төв аймгийн Угтаал цайдан сумын бүрэн дунд боловсролын 12 дахь ангид сурдаг аа. Хизэнээс ингээд унаад хэлсэн ээжийн талаар жахан дэлгэрэнгүй яриач. За манай ээж ингээд айлаас бол 8 улаа. Тэгээд баг одоо 6 настайгаас ер нь ундаг болсон. Оо ямар олон медальтай юм бэ? Энэ юуны медаль юм? Саксны медаль юм тий. Энэ болохоор бас сургуулийн. Энэ шатрих байна. За шатар. Энэ физикийн олимпиад гинэ. Өөх ямар олон авьяастай байна вэ? За энэ юуных юм Монгол ус гэсэн энэ. Энэ юуных Монгол бичгийн олимпиад байна. Том болоод ер нь хүмүүсийн амь насыг аварсан тэгэл ачтай эмчил болно гэж боддог шүү дээ. Яагаад заавал эмч гэж? Одоо ингээд манай ээж өвчтэй, тэгээ ер нь манай ээжтэй адилхан өвчтэй, манай охтол ер нь бас дахиад ганц 2 хүн байдаг. Тэгэхээр тиймэрхүү хүмүүсийг эмчлэн гэж бодоод тэгээ ер нь эмчл болохыг хүсдэг. Тэгээ хаяа ээж манай хэд ингээд ухаалтсан байх жишээний иймэрхүү хүнд явдлууд ер нь болдог. Тэгэл тэрнээсээ болоод ер нь эмч болъё л гэж бодсон. Зарцсан. Чамд баяр өгөөд байна уу? Надад баяр өгөөд байна уу? Сэвэдгүй байна. Асуух юм ангийнхнаасаа багшаасаа. За тэгээ. Чи гавьяатай үйл байгуулсан юм шүү. Итгэхгүй. Мөрөөдөл бэлдэг зүрхээ итгэлээр дүүрэг зүгээр суулгүй уурш. Тийслэзээ мөрөөдөл биелийн нэвтрүүлгээс за анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран Жавзан Талмынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлээд хүний хэмжээр 6 жил тэтгэлэгтээ сурах эрхийн бичгийг олгохоор ирсэн юм аа хүүхдүүдээ. Йоо, эсвэл мэдгүй байна. Хэрэг баяртай. Ээжигээ асрын эмч болъё гэжсэн чинь хүсэл байсан шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан 6 жил хүний эмчийн мэргэжлэр анагаах ухааны үндэсний их сургууль 100% үн төлбөргүй сурах эрхийн бичиг чамд өгч байна. Йоо, мэдгүй байна. Чиний мөрөөдөл байсан уу? Байсан. Үстэй гэж бодоогүй байна. Хүсэл мөрөөдөл биелэх юролтой хүний Тэгэхээр Жаглалын зөвлөлийн гишүүдэд товчхон тайлбар хэлээ. Энэ мөрөөдөл биелдэг юм гэж энэ сайхан нэвтрүүлэг байдаг. Бид бүхэн мэднэ. Энэ нэвтрүүлгээс манай сургуульд хүсэлт гаргасны дагуу бид нийгмийн хариуцлага биелүүлэх, нэг ч гэсэн хүнд боломж олгох, ийм авьяаслаг, итгэлтэй, зүтгэлтэй, сэтгэлтэй юм хүмүүсийг энэ их сургуульда элсүүлэн авч суралцуулах боломжтой гэдэг асуудлыг бид зөвшөөрсөн. Гэхдээ энэ хүмүүс маань юм хордон хүрээд ирнэ гэж үндэ бодсонго. Тэгээд энэ би нөхөнд батламжийг гардуулж өгье. Би уншаад өгье тийм ээ. Батламж Төв аймгийн Угтаал цайдан сумын харьяат ганц цаг угтаа Жавзан Талам танаа анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн анагаахын суурь боловсролын дамжаанд 2017-2018 оны хичээлийн жилд хэлсэн сурцах эрх олгоо 2017 оны 4 сарын 19-ний өдөр гэсэн. Энэ батламжийг гардуулъя. За баяр хүргэе. Энэ бол Жавзан Талам гэж энэ охины хувьд бол маш том боломж гэж харж байгаа. Энэ манай сургуулийн босго өндөр олон хүүхдүүд элсэн суралцах хүсэлтэй байдаг. Магадгүй энэ чиний амьдрал тохиолж байгаа их том боломж, их том аз байж магадгүй. Тийм учраас энэ боломжийг минийд өөрөө сайтар ашиглаад сайн юмч болно гэдэгт нь бид эргэлзэхгүй байна. Бид бүхэн танд их том итгэл хүлээлгэж өгнө гэдгийг бас ойлгоорой. Тэгээд амжилт хүсье. Хичээл сайн суралцаарай. За.